Сайн бацхан өнөөдрийн бичлэгээр документын гуямттай болдог талхыг хамтдаа эцгээе. Бүлээн сүү, бүлээн ус, тоос, давс, сахар, хөөлгчхийн сайн тож өгөөд дээрээс бүрлээ хийж зурсан зурага будаан газар нэг цаг амраа шанзаа бэлдээ жижиг ирсэн махантай баг зэрэг яар бэрц давс хийгээд чинжүүрээ нарийн хэрчиж багахан хураад хөрсөн амин бэлтгээ хэлээрээ гурлаа нэг хэмжээтэй тастаад багахан элдээ дотн шанзаа хийж чимхэж өгөн шингэсэн цадаш таруулаа нэг тамбаг зэрэг зүсгэлхийн хэмжүү болдог. Өндөрний шарыг түрхий төгөөд гадны хүмүүс шарч гисэн болдог. Дээрээс нь жижиг үрцэг цадаг нь хэд гомны 200 градуст 18 минут жигнэхэд ийм гуямттай талх маань бэлэн боллоо. Хичээл сургууль ихсэн болохоор хүүхдүүдэд бэлдэж өгч явуулахад амар байдаг шүү. Бичлэгийг маань үзсэн баярлалаа.